Цаагаад энэ зураг тань бүгдээр ямар зураг зурж байгаа харцгаая. Тааны иймэрхүү зураг зурж байна. Эмэгтэй юм шиг байна. Яагаад юу яа? Ой. Жамин сэбэцэн өрхөн мөндөд үзэгчтэй. Тэгэхээр хончин лавгагийн урилгаар зураач лавгардын миний би та бүхэнд өөрийн зурсан уран зургуудаа төлөвлөхөд бэлэн болсон байна. Тэгээд та бүхэн маань миний уран зургуудаар аялахад бэлнэ. Би харуулхад байлаа. За. Эхэм хүндэт хатагтай ноёдоо та бүхэнд зураач лавгардын гайхалтай уран бүтээлүүдийг үзүүлэхэд бэлэн болсон байна. Зургийн дэвтрийг төлөвлөе. За тэгэхээр энэ хүү зургийн дэвтрийг бол цагаан сараар бэлгэн давсан байгаа та нар мэдж байгаа байлгүй дээ. За тэгэхээр энэ хүү зургийн дэвтэр дээр хамгийн түрүүнд зурагдсан зургийг та бүхэнд яг одоо төлөвлөж байна. Тийм ээ. Энэ бол SpongeBob SquarePants-ийн зургууд. Тийм ээ. Энд өмдөө задлсан SpongeBob харагдаж байна. Энд бүр өмдөн дэлбэрсэн SpongeBob. За энд болохоор тархин задарсан SpongeBob, уянаас зүгдсэн SpongeBob. За тэгэл ерөнхий SpongeBob-уудын зураг байна. Тэгэхээр за дараагийн зураг бол дэлхийн хамгийн анхны 3D анимашн болох Disney Pixar-ийн хамтын бүтээл тоглоомын түүхийн гол дүрүүд болох Buzz Lightyear, Woody нэр байгаамаа. Харин хажууд нь байгаа Buzz Lightyear, Woody нэр бол storyboard буюу анхан хэлбэрийн ерөнхийдөө туршилтын маягаар яг иймэрхүү загвар гаргаж байсан. Харин тэгээд эцэст нь ийм Woody Buzzтай болсон байгаа. За дараагийн зураг бол бид бүхний сайн мэдэх цахилгаан McQueen хилээ гаргаад үсэрж байгаа зураг байна. За энэний дараагийн зураг болохоор энэ бол маш их сонирхолтой зураг байгаа. Тэгээд энэхүү дөрүүд болохоор яг нэг компаниг бол биш, бас нэг хүүхэлдэйн киноныгч биш. Гэхдээ адил төстэй талууд гэх юм бол ингээд 8 айлч нар байгаа. Жишээ нь энэ бүдүүн авгаа бол Little Mermaid буюу Лусын дагн гэдэг хүүхэлдэйн киноны эсрэг талын шулан байгаа. Тэгээд харин наан ингээд тэврүүлсэн байгаа нь болохоор манай алдарт SpongeBob-ийн ажлын газрын анд Squidward байгаа. Тэгээд Squidward-д дурлсан энэ Лусын мангас байна л да тий. За дараагийн зураг болохоор Их Британийн алдарт баавгай Paddington харагдаж байна. Харин хажуу талд нь манай Winnie the Pooh байна. Тэгээд голд нь манай самраач Ted сууж байна л да. Тэгээд энэ хоёр болохоор яг үлгэрийн гоё хүүхэлдэйн дөрүүд, харин голынх нь нөхөр болохоор манай Ted гээд уран сайхны кино, тэгээд сүүлдээ бүр олон ангитай кино болсон тийм жоохон нэмэх талдаа киноны дүр байгаа. Тий харалтаа ингээд пивми тамхи мэмх зууцсан байж өгөхгүй. Тэгсэн нөгөө хоёр маань сайхан тий оранжны чанамал тэгээд зүгийн бал гэсэн юмнууд тэрсэн гайхаад хараад сууж байна. За дараагийн зураг бол далайд манай DuckTales гэдэг Disney-ийн хүүхэлдэйн киноны манай Scrooge McDuck манай SpongeBob-ийн дараг ноён хавчийг бариад авсан гаргаж ирээ сэгсчээд хамаг мөнгөний авч байгаа харагдаж байна. За энэний дараа бол бүр нөгөө Scrooge чинь бүр баян болоод ингээд сайхан мөнгөний те ингээд үйлдвэрийн аваад ингээд манай Mickey Mouse SpongeBob-ийн оронд Krabby Patty хийцэн. Тэгээд тооцоон дээр болохоор манай Donald сууж байгаа харагдаж байна. За дараагийн зураг болохоор манай мангасуудын үйлдвэрийн Mike Wazowski болон Sullivan нар хаалгаа андуураад Аратанба Жононгийн бээлийн өрөөнд ороод ирсэн байна. Ячаад усанд орж исэн юм уу хайшаа. За тэгэхээр дараагийн зураг болвоос Mickey Mouse болон түүний өмнөх Walt Disney-ийн уг нь гаргаж исэн юм туулаатай хүүхэлдэйн киноны дүр байгаа. Тэгээд гаргаж чадаагүй кэнселдээд манай Mickey Mouse одоогийн алдарт нэрт хүрсэн. Тэгсэн чинь харин Mickey Mouse-ыг гарч ирэл нүдрүүн хөхөртлөн цогж байгаа харагдаж байна. За энэний дараагийн зураг болвоос манай 101 гүлгийн Cruella буюу нөгөө 101 гүлгийн нөгөө Далматианаар
шүүп хийж өмсгөөд байсан авгаа Paw Patrol гэдэг нөгөө гөлөгнүүдтэй нөгөө хотыг аваардаг хүүхэлдэйн киноны хамгийн бүтлгүүтэн таарч ингээд нүүлгөө ус цацуулсан харагдаж байна. За энэний дараачих болохоор энэ их сонирхолтой зураг байгаа. Бид бүхний сайн мэдэх Angry Birds гэдэг ууртай шувууны шувуунууд ингээд өндөгнийхөө хойноос нисэж байгаа. Тэгээд өнгийн авч зүхтааж байгаа гахаа болохоро хүүхдүүдийн маш сайн мэдэх Peppa Torre тий нүүрэн дээрээ маск тавиад тэгээ авокадо масканд өндөг хэрэгтэйгээд өнгийн аваа зүхтааж байгаа харагдаж байна. Харалтай болгоомжтой залуусаа би зүгээр авокадотой маск өндөг ашиглах гэсэн юм гээл ингээд зүхтааж байгаа харагдаж байна. За дараагийн зураг болохоор энэ бүр амар хуучны хүүхэлдэйн кино буюу Peanuts гэдэг амар богино ийм ангиудтай тэгээд дөрвөн ийм нүдэнд багтсан комикуудтай манай Charlie Brown тэг нөгөө нохоо Snoopy гэд байдаг байсан хүүхэлдэйн киноны дөрүүд одоо энэ нөхөр маань дандаа хөл бөмбөг хөшгөлж чаддгүй тэгсэн чинь хөл бөмбөг шиг толгойтой Family Guy-ийн нөгөө бүтггүй дуракийг хүлээд тавьсан нөгөө тийм хөшгөлгөөл гүйж ирж байгаа харагдаж байна. За дараачих нь болохоор манай Walt Disney Mickey Mouse элэг шидийн малгайн дотроос Warner Bros буюу өөр компани Bugs Bunny гэдэг гол дүрийн туулай гаргаж ирж байгаа харагдаж байна. What's up даг нөгөөт нь Bugs гэх нэг иймэрхүү байна. За дараачих нь болохоор манай Scrooge маань шинэ жилийг хулгайсан чинь нөгөө шинэ жилийг хулгайлдаг өөр хоёр дүр ард нь хулгайлагдсан байна тий. Grinch бол нөгөө Nightmare Before Christmas-ийн аргас харагдаж байна. За дараагийн зураг болохоор манай бас л Warner Bros-ийн нөгөө Looney Tunes-ийн нэг дүр анчин маань Winnie the Pooh-гийн туулайг хөөж нугасаа нөгөө туулай аа гиндэг ангийн үйлрэлгээд яваад байдаг. За энэ болохоор бүр гоё зураг харагдаж байна. За манай Scooby-Doo-гийн нөгөө Mystery Shakes гэдэг нууц илрүүлдэг багийн хамт олон маань бид бүхний сайн мэдэх iconic аимшигын тоглоом болох Five Nights at Freddy-гийн дотроос дахиад өнөх Teddy-г гаргаж ирж байгаа харагдаж байна. Тийм хүүхэлдэйн кино үздэг хүмүүс бол мэдэх байх. За дараагийн зураг болохоор энэ жоохон эвгүй зураг байна. Яасан бэ гэсэн чинь манай нөгөө Ted чинь Woody-тэй нийлээд Ted Woody-тэй нийлээд биш юм байна. Woody Ted-тэй нийлээд уудсан чинь ингээд хадамцуу байгаа юм уу? Хаашаа нэг тиймэрхүү юм болсон байна. Тэгээд нөгөө 3 дугаар анги дээр гардаг Lotso гэдэг баавны талаар хоорондоо ярьж байна. За энэ болохоор баг байхад SBN дээр гардаг ус яг үндсэн сувг нь Cartoon Network. Тэгээ энэ болохоор Nickelodeon гэдэг өөр сувгуудын өөр компани дөрүүд байгаа. Тэгээд энэ болохоор Dexter гэдэг амар ухаантай. Энэ болохоор их чин амар тэнэг тэгсэн чинь энд бас шинжлэх ухааны нөгөө Nickelodeon дээр гардаг банд сэтгэл мэтгэлээ илчилж байгаа харагдаж байна. Манай лагурдины бол их сонирхолтой зураг зурсан. За энэ бол бүр амар зураг байна. Тэгэхээр энэ хүү зургийг тайлбарлах юм бол манай алдарт Winnie the Pooh-гийн ард нөгөө балиар үзлийн 2 анги хийгдсэн аимшигын киноны Winnie the Pooh харанхуй шөнө ард нь зогсцсон харагдаж байна тий. Энэ бол нэрээ жинхэнэ trash, энэ бол гоё энэ trash, энэ бол гоё энэ trash. За хамгийн сүүлчийн зураг болохоор миний хамгийн хайртай киноны анимашн буюу Back to the Future-ийн анимашн тэгээд яг өөдөөс нь манай Back to the Future-ээс сэтгүүлсэн Rick and Morty тий. Rick and Morty ерөнхийдөө Back to the Future-ээс сэтгүүлсэн гэхдээ арай том хүний хүүхдээ шинжлэх ухаан биш юм юу байгаа. За ингээд энэ хүү манай зураач Лагурдиныгийн дэвтэр энэ хүрээ дуусч байна. Яг тэгэхээр бичлэгээ дуслал нь хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Бас дээрээс нь намайг урьж авчирсан хончин лавгада бас баярлалаа. Тэгээ одоо би явлаа энэ хүн өөрөө үгээ хэлнэ гэж. За баярлалаа. Зураач Лагурдины байлаа. Дэвтрээ мартсан. За тэгэхээр бичлэгээ дуслал нь хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Миний урилгыг хүлээн авч ирсэн зураач Лагурдины одооч бас их маш их баярлалаа. Өөрийн гайхалтай уран зургуудыг бид бүхэн толилуулаа. Тэгээд иймэрхүү зурсан зургуудын тухай бичлэг ч юм уу эсвэл янз бүрийн бичлэг үзхийг хүсвэл та бүхэн маань доор харагдж байгаа subscribe товчон дээр дараад бас дээрээс нь лайка дараарай. Тий. Тэгээд энэ удаагийн бичлэгийг хүрээд дуслаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Төр зур баяртай.